Манай өрөнд ардын хувийн аж ахуйныг сайн дурын үндсэн дээр хоршоолох нарийн төвхтэй зэрэгтэй хэрэгжүүлж, хөдөө аж ахуйг социалист ёсоор өөрчлөн байгуулснаас хойш 30 жил болж байна. Манай анхны нэгдэлчид, анхны атарчид ажиллаан ингэж л эхэлж байлаа. Нэгдэлсэн нь зөвхөн хөдөө аж ахуйд гарсан өөрчлөлтөд төдийгүй манай орны нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжилд үндсэн эргэлт болсон том өөрчлөлт байлаа. 24 жил нэгдлийн дараагаар ажилласан Баявалтай аймгийн Бугут сумын социализмын зам нэгдлийн дарга ядамхүү. Нэгдэлч хөдөлгөөн ясны 30 жилийн ойгоор бүгд наримдах Монгол Ард улсын хөдөлмөрийн баатрын хүндэт цол хүрсэн. Ангид одоо цагаагаар ямар байна? Малахуудаа авчирч байна уу? Одоо энэ чинь одоо цагаагаарын хувьд их тааламжтай сайхан амар болж байна. Сундаа одоо дундун шинэг муу айлч гэсэн одоо энэ сайхан урт намар болж байна. Малууд одоо хондоо ер нь даас хөрхөргүй байна. Энэ жил одоо манай орон даяар бол одоо нэгдэж хөдөлгөөн ясны одоо 30 жилийн ой гэдэг одоо том түүхэд үйл явдал болов. Нэгдэл бол одоо энэ 30 жилийн өмнө ямар байсныг өнөөдөртөө харьцуулаад аваад үзэх юм бол танигдшгүй бодлоо одоо өөрчлөгдөлөө. Нийгмийн мал зэргийн тоо толгой одоо өсөлөө мөн одоо цаашлуулаад нэгдлийн төв суурин гишүүдийн аж байдал соёлын төвшин бол ирээс одоо сайжирч одоо их сайхан одоо боллоо. Малчид нэг үеийг одоо залуу халаа малчдууд хийж байна. Залуу малчин чамд юуны юм одоо зөвлөхөд одоо малчин гол зүйл бол малгааныхаа одоо уламжилт одоо арга. Малын чинь одоо уламжилт одоо сайхан Монгол одоо арга гэж одоо байд энэ байгалийн шалгардаар юу энэ малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх энэ асуудал бол одоо малчин хүний хамгийн одоо анхаарах гол одоо зүйлээ. Мөн он үеэр хончин лүндэн, шарвхан, ямаачин самдан, тэмээчин чимэд орж, трактор комбайнч гомсор нарын зэрэг 17 хүн хөдөлмөрийн баатар. Сайлчин Дэнсма, нэгдлийн дарга Цэрням, малын эмч Шадван, агрономч Цэрэн, сангийн аж ахуйн дарга Ямдаг нарын 16 хүн бүгд наримдах Монгол Ард улсын гавьяа цолоор шагнагдаж, олон 10 хүн төрийн дээд шагнал одон медалиар шагнадлаа. Нэгдэлсний болон атар газар эзэмсний 30 жилийн ой зориулсан үдгсэн нийтлээ. Үдгсэнд нэгдэлч, малчид, трэйдчдийн туулсан замнал, өнөөгийн ажил үйлс, үйлдвэрлэл, соёл ахуйг харуулсан үзмэр гол байр эзэлсний зэрэгцээ, хөнгөн үйлдвэрийн 600, үндэсний үйлдвэрийн 400-аад нэрийн бүтээгдэхүүний дээжийг тавьж, 18 аймагаас ирсэн Монгол гэрийн тавилга, бусад эд зүйл дэлгэн тавьжээ. Нэгдэлч, малчид, трэйдчдийн ажил үйлс, салбарын хөгжилтийг тод томроо харуулсан энэ үдгсэнг төлөөлөгчд болон нийслэлийн олон мянган хөдөлмөрчид үзэж сонирхлоо. Нэгдэлч хөдөлгөөн болон атар газар эзэмсний түүх тойг 9.6 сая төл байжуулж 52 сая пүү үр трейфраас амжилт харуулсан. Орон даяар ёслон тэмдэглэж, хөдөө аж ахуйн сайжруулалт, удирдах хүмүүс, мэрэгжилтний шилдэг төлөөлөгчд хуран цугларч, хөдөө аж ахуйд гарсан ололт амжилт,
алдаа дутагдлыг дүгнэн цэгнэж, цаашдын зэрэлтэн тодорхойллоо. Нийслэлийн 58 дугаар цэцэрлэгийн хамт олон их эцэггүй болсон бяцхан иргэдийг асран хүмүүжүүлэх үүрэг хариуцлага хүлээж. Энэ хугацаанд 80-аад хүүхдийн их эцгийг орлон жил бүр цэцэрлэгээс 8-аас 14 хүүхэд сургуульд бэлтгэн оруулж, нийтдээ сүүлийн 10-аад жил 330 гаруй хүүхэд сургуульд оруулснаас асрах байранд 120, дээд сургуульд 3, гадаад дотоодын техникум, техник мэргэжлийн сургуульд 40 гаруй хүүхэд суралцаж, бусд нь улс ордын аж ахуйн салбаруудад хөдөлмөрлөж байна. Би 58 дугаар цэцэрлэгт байгаа. Энэ бол миний гэр, миний өвлийн гэр. Миний аав ээж багш асрагч байдаг юм аа. Бидний 7 төрлийн гоё шин тоглоом байгаа. Тэр тоглоомоор тоглодог. Бас гоёлын хувцс байгаа. Бидний цэцэрлэгээ гоё ажиллахын тулд цэцэг тавьсан. Олон гоё төрлийн цэцэг тавьсан. Бидний бас амьтан тэжээж байгаа. Руу, дагас, туулаа, мого, тооч чимээ онцгой сайхан хоол хийж өгдөг. Мөн дайн дажны уршгаар их хурсын хавцал болсон Афганистаны хүүхдийг асран хүмүүжүүлэх шинэ үүрэг нэмэгдэж, энэ цэцэрлэгийн хамт олон Монгол эхийн энэлэнгүй сэтгэл гарган Афган хүүхдүүдийг асран хүмүүжүүлж байна. Тэрэн амбар цэцэрлэгээс одоо би 5 дугаар ангид байгаа. Би энэ цэцэрлэгт олон найзтай болсон. Бүх талын өв тэгш хүмүүжилтэй, эрүүл чирэг бие балдартай хүүхэд өсгөн байжуулах, сургуульд бэлтгэх, хөдөлмөр урлаг, биеийн тамирт дуртай болохын тулд энэ цэцэрлэгийн багш сургууль хүмүүжүүлэгчид эхийн оронд их, эцгийн оронд эцэг болон хүн чанар мэрэгжил мэдлэгийн дайчлан ажиллаж байна. Хүүхдүүдч багш нараа их эцгэн гэж, сургуулийн асрах байраа гэр орноо гэж сэтгэл санаагаа тэгшлэн сурч хүмүүжиж байна. Залуу уран бүтээлчдийн улсын 2 дугаар зөвлөгөөн нийслэл хотноо болж 500-аад төлөөлөгч оролцсноос гадна 200-аад уран бүтээлчид урилгаар сууж, Монголын хөлсгөл залуучуудын эвлийн төв хороо, Монголын зохиолчдын хорооны дарга нар болон бусад уран бүтээлийн эвлэл холбоодын дарга нар оролцлоо. Зөвлөгөөнд оролцож үг хэлсэн хүмүүс улс орны нийгмийн чухал асуудлуудыг хөндлөн, санал бодлоон чөлөөтэй ярьж, нийгмийн амьдралын бүхэл хүрээнд өөрчлөн байгуулалтыг шийдвэртэй хийх, түүний үйл явцыг түрэгдэхэд уран бүтээлээрээ түлхэц үзүүлэхийг уриалж байлаа. Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөө болж явуулж байна. Энэ зөвлөгөө бол зөвлөгөөний өмнөр хөргөлмараа телевизэн гарууд одоо уран бүтээлийг хадуу яриа өгсөн. Уран бүтээл байсан одоо бидний ахуй амьдрал аж ахуйн талаар бас яриа өгсөн. Яг л ахуй амьдрал уран бүтээл нөлөөтэй учраас бидний тэр өрнүүлж байсан яриа өнөөдөр яг энэ танхимд өрнөж байна. Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөөн сансан бодсноо ил тодор илэрхийлсэн зөвлөгөөн болж, залуу уран бүтээлчдэд маань бүтээж туйрахын онгод нэмж, Монгол улсынхаа цэцэглэн мандалд өөрчлөлт шинжилэлд үр шимээ өгөх сайхан бүтээлүүд гарна гэдэгт итгэл төрсөн байна.